За түрүүн өглөөчлөн босоод амархан амттай хэлбэр өглөөний цай бэлтлээ. 2 төрлийн вафл, амттай кофе, сэндвич хийсэн байгаа. Та хэд маань бичлэгтээ минь цугаагаарай. Би ер нь бол амттай юмд амар суртай, тийм учраас өнөөдөр энэ хоёр вафл маань амар тасгай болсон. За энэ сэндвичтэй бүр юу ч ярихгүй, бүр амар гоё. За юуг нь амар вэ гэхээр шүү дээ, энэ шаржигнсан талхны тэг гожигэд ингэ харагдаж байгаа байл гэдэг нь бол үнэхээр гоёсан. За энэ гоё юмнуудыг хийхэд Molly's Deli брендийн вафл сэндвич бэлтгэгч туслалаа. Энэ шарагч маань цөөн доогор бэлэн болсон. Энэ шарагчийг авсан хүмүүстээ цаана харагдаж байгаа 3 шиг ганц авъя. Эхний 10 хүндээ би бэлгэлээ гэж бодож байна. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл нэмэх нэг гэж үлдээгээрэй. За одоо шууд вафл хийж эхэлцгээе. Вафлд маань гурил 240 г, давс 6 г, бекон паудер 1 ууд, эсэн чихэр 20 г. За тусдаа савнд 2 шиг өндгөө игээд өгнө. Мөн дээрээс нь энэ дээрээ бүлээн сүүг 360 мл, мөн дээрээ хайлсан мас 75 г-ыг ванилийн сахар 1 утыг хийгээд садар хутгаад өгнө. Мөн хуурай нутгаж гэсэн садар холиод өгнө. Холсон хуурай нутган дээрээ шингэн зурмаа хийгээд за ингэ сайхан холиод хутгаад өгнө. Зурмаг маань бэлэн боллоо. Вафлын хавийг базрын туслаад өгнө. За өндөр зурмаа хийгээд өгнө. Базрын хийж өгөөрэй. Ихтүүлүү сагаад гараад ирчих учраас таад маань тааруулаад хийгээрэй. Вафл маань бэлэн болж байгаа хооронд далгын кофего хийж болаа. Кофеныхоо жорыг одоо харуулж байна. Кофе 5 г, эсэн чихэр 5 г, 5 г ус. За ихэд ингэ сайтар миксэртэй. Та харуулсан шиг өтгөн болно. За би тэгээ базрын мөс хийж өгөө сироп хийж өгсөн. За дээрээс нь тэгээ кофего хийгээд дээр нь чихлаад үүрж өгсөн. За ингээл манай кофе маань бэлэн болчлоо. За вафл маань бэлэн болсон байна. За вафлаа гаргацгаая. Ийм гоё юм байна. За дараагийнхаа вафлыг мэдээж бас ингэ хийжнэ. Нэрээ лайк дараад ширээ чадалгаа мартваа. Вафл маань 6 минутын дотор бэлэн болж илээ. За вафлаа чимгэлцгээе. За нэг вафлын дээр шоколадтай болгосон. Шоколад молкото ингээд заримхтай. Нөгөө вафл дээр нь бөөлзөгний вариант ванильны заримхтай сироптай нундаг сахар ингээд дээрээс нь цацаад өгсөн. Шоколадны өрөмгөө нөгөөх дээр нь цацаад өгнө. За ингээд хоёр төрлийн амттай вафл, далганы кофе маань бэлэн боллоо. За ингээд сэндвич хийцгээе. За сэндвичэн дээрээ их базрын тослоод за тэгээд талхаа тавьж өгөөд салаад навчаа. Нимкаф тагчсан хямаа сэрээ тэгээд талхаа тавьж өгөөд хаагаад 8 минут тавьд өчнө. Сэндвичтэйгээ хольж идэг салаад хийсэн салаатанд маань шансан өндөг дарсан үрсээ гүнжтийн навч харперс давс амтлагаагаар майонеза базрын хийгээд өгнө. За тэгээд садар утгаад бэлэн болно. За шууд хавгалцгаая. Нэрээ гүнжтийн навч хийхгүй ч болно шүү. Би өөрөө дуртай болохоор хийчлээ. Юу энэ сэндвичний өнгө гэдэг нь үнэхээр гоё байгааз. Бүр амар гоёсан. Шаржигнсан бүр амар гомдтой. Тэгээд хийхт ч амар юм билий. За энэ сэндвич бэлтгэгч маань байсан тул та би үнэхээр олон юмыг амжуулж чадлаа. Та бүгд маань сэндвич бэлтгэгчийг маань авахыг хүсвэл хөдөө орон нутагт унаа тавиад өгнө. Хотод хүргэл түнхүүгээд тэгж байгаа шүү. 145,000. Илүү их үзвэл намайг фоллоу хийгээрэй. Баярлалаа.